Хэрвээ өнөөдөр бид яг одоогийн шиг чиний хулгайсан юм одоо энэ хуулиар бол 300 мянган. Яг өнөөдрийн бидний дааж бүрдэж байгаа хуулиар 240 мянган төгрөг өгөхгүй бол бид чамаа хулгайч гэж альбисаар тооцохгүй. Цаашаагаа явж амьдрах. Тийм ээ? Үйлдэлээрээ бид өгшөөж гараад дахиад хулгай хийчихэд ир гэж явуулж л байгаа тохиолдолд бид 24 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэгтээр зурлаад л байж байгаа. Явж хий, гэмт хэрэгээ хий. Хамааг бид өнөөдөртөө нүдэн англаа. Чи яваа. Энэ хүн гараад юу хийх юм? Ойлгомжтой хулгай гаргах юм. Яг хулгай гарах шалтгаан маш олон зүйл байна. Гэхдээ хулгай гарах нэг шалтгаан үл юм бол өөрөө байж л байна. Бид хулгайн дэрийг бууруулахад тул шалтгаан маш олон зүйлийг тэмцэх хэрэгтэй. Наад зах нь одоо тэр хулгай ямиг аваад байгаа ламбар дуцтай тэмцэх хэрэгтэй. Хулгай машины толийг аваад байгаа чэнжүүдийг хариуцлага тооцох хэрэгтэй. Хулгайч нарын хулгайсан ямиг авдаг хүмүүстэй лав тэмцэх хэрэгтэй. Амьдралын хүнд бэрхшээл болоос хулгай хийгээд байгаа хүмүүстэй ажиллах хэрэгтэй зөндөө юм ярьж байна. Гэхдээ нэг нь тий хулгайч нарыг өнөөдөр хулгай хийгээ баригдсан. За чи явж чамд хүлээх хариуцлага алга эрүүгүй хэрэгсэхгүй болголоо гэж шийддэг энэ байдлаас салах хэрэгтэй. Маш олон гинт хэрэг дээр. За өнөөдөр маш их маргаан дагуулж байгаа гэр бүлийн хүчирхийлэл юм уу? Энэ гэр бүлийн хүчирхийлэл хэрэглэх хүмүүс хууль хэрэглэхэд их төвөгтэй байна. Нөгөө хогч чинь гомдлоосоо татгалзчихад байхад бид одоо цаашаа шалах гэдэг нь хэцүү байна. Хогч чинь одоо гомдлоосоо татгалзаа би ерөөсөө гомдохгүй нэгэд эхнэр нь тэгээд хахад бидний нэг эсвэл болохоос яад юм бэ? Би дахиад хэлээ аль 2002 оны иргэн байцаа шийдвэрлээс хасаа эцээ хогчин гомдол гэдэг юм ярьсаар. Хэрвээ ингэж ах юм бол бид нар эмэгтэйчүүдэд хориход байгаа хүн асан 200 эмэгтэй. Тэгээ гэр бүлийн хүчирхийлэл улмаас бас хүн амныг энэ төрөлд холбогдсон хэдэн зуун баг мянгаар тоологдох. Тэр нөгөө эрэгтэйгийн тэрэгтнүүдийнхээ дор салахгүй. Манай хүн амны хэргийн чинь хүчирхийллийн хэргийн чинь суур их хэцүү шүү дээ. Улаанбаатар хотод 2015 онд 156 хүн амны хэрэг бүртгэгдсэн байсан. Тэр үед би нэг адтай маазгүй тохиолдол Канадын Ванкувер хотод тууж яваад өстой хүнд байдалд орсон. Ванкувер хотод сая 300 мянган хүнтэй. Манай Улаанбаатар шиг. Манай энэ жилд хүн амны хэрэг өсөд амар байна. Өстой хэцүү байна. Гэхлээ зөвлөг яасан хэд болох гэсэн 14. Хөөх тооллоо. Харин тийм нодлон 7 байсан. Тэгээ энэ жил 14 болоод шүү дээ. Бид баларч чинь. 7 тэр яатсан хүмүүс вэ гэж асуусан чи нэг манд хар тамхи зардаг нөхдүүд 2 бүлэг орж ирээд хоорондоо муудалцаад тэгээд л ерөөсө зах зээлээ болоос би нэг буудаж алаад байдаг шүү дээ. Амар юм болж байна. Эвгүй байх. Би ч бүр ам ангаагаад танаа бол гайгүй тэглээ. Ястай хариултгүй сандраад тэгэл асуугаад байгаа нь хэллээ 156. Улаанбаатар хотод яг хүн санаатай алах гэм тэр 91-ийн 1-2-оор 156 гэмт зэрэг бүртгэгдсэн байна гэсэн чинь. Одоо нөгөө төлөв ухаан алдаж ийлээ. Алдах юм. Бас тэрээр тасралтгүй асуусан л та. Гэхдээ яатсан та нар чинь үгүй дуустгүй юм. Гайгүй юу таны хүн амнаа. Бид үлчиж байгаа л. Дараа нь тэндээс хүмүүс ирээд манад ирээд Улаанбаатар хотод ирээд ариунаас санаж байна. Хэрэг уйссан шүү дээ. Тэр хүн амны хэрэгж үзье гэх. Үзсэн яач ч яваа нэг юм таарцээ. Хээ чи одоо хаашаа юм бэ? Цэдэрхий аяхан цай хийж өглөөгөө зодтолтоо тэгэд нэгийг алдсан байж шүү дээ. Тэг. Бид ингээд бодлогоо алдчихад байна.
гэр бүлийн хүчирхийл гэдэг юмтай ингээд хуулийн байгууллагын ажилтнуудын тамирыг вараал ингээд хооронд нь аваа нүхний хэрүүл дундуур оруулаад чи яасан чи битээ чиний онгорлоос буцах хамаагүй гомлоос буцах хамаагүй бид энэ хэргийг шалгах болно. Хэрвээ байнга биш бол захиргааны журмаар баримтлах байнга байд юм бол энэ үнд чи яаш шийдэл хариуцлага ярина гэдэг ингээд байгаагийн чинь цаана зорилго нь энэ ноцтой хүчирхийллийг л боловсруулах гэсэн. Хүн амны хэрэгэ буулгая. 96-аа багасгая, 98-аа бууруулъя. Заавал яхаараа бид нар ингээд нэг муу гэртээ мод үлдчихсэн хүн Улаанбаатар хот руу бүлэнгээр мод ачдаг болтол нь тэр хүнийг даймжруулж эхлээд нэг маргаан нүдтэй зодоо нүдээ хийжсэн ус тэгээд хинч юу ч хэлэхгүй хайхахгүй гэр бүлийн маргаангаа хайцгаар би эргэж ирнэ гэдээ эргэж ирээ зодож алтлан бид нар явуулаад байна. Энийг одоо гинт хэрэгтэй тэнцэх бодлого гэх юм. Тэгээ ийм учраас энэ нэрүүгээ хууль өөрчлөлт авсан юм шүү. За энийг айхтар хаанаас одоо учир шалтгаан гэж зүгээр л бид нар нийгэм тулгамдаад байгаа шийдвэрлэлийн гэмт хэрэгүүдээр хуульчилсан. Өнөөдөр нийгмийн амьдрал хавтгай болчиход байдаг бид үйл явдлыг чилж нэг эсвэл юм болгоныг зөвчилж болдог танхаа болгох гэж гоё ер нь их л ерөнхий байдлаар хэрэглэх гэж яваад байгаа учраас ерөнхий хувьд олон шин төрлийн гэмт хэрэг болсон. Нэг жишээг би хэлж байна. 148 тийм ээ. Ингээд явж байгаа 149. Юугаар би юу хэлэх гэсэн бэхээр бид ингээд гэнт хэргийн бүрэлдэхүүн гэж чимээг яг хуулийн байгууллагын ажилтан амьдрал дээр байгаа тодорхой асуудлыг шийдэхэд ямар асуудлууд ямар хор уршигтай үйл явдлууд бодит байдал дээр гэнт хэрэгүүд Монгол байгаад байна уу? Энийг бид яаж энэ хөлчилж хуулийн хүрээнд оруулж эрүүжүүлж эрүүгээ хариуцлагатай болох вэ гэдгийг л 15 жилийн хэрэгцээ шаардлага судалгаанд тулгуурлаж хийсэн юм. Гэнт хэргийн бүрэлдэхүүний хувьд зүгээр яг нэг нэмэлт мэдээлэл өгч. Өнөөдөр бидний ярьсан дээр бид ер нь гэнт хэргийн бүрэлдэхүүн гэдэг ойлголтыг шинжлэх анхныхаа оролдлогыг 2002 оны эрүүг хуулиар хийсэн юм аа. 2002 оны эрүүгийн хууль гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг үг нэгийг тавилгүй байв. Гэмт хэргийн бүх шинжээг агуулсан үйлдэл эсвэл гэмт хэрэг тооцноо гэд тавьсан. Бид тухайн үед үнэхээр социалист агуулга гэж юмдаа салах гэж энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний тухай онол арга зүйгээс татгалцсан. За ёстой нөгөө хууль бол ярьдаг хуульч гэдэг чинь биш ярьдаггүй хуульч бол ярьдаг хууль гэдэг чинь нотлогдсон доо. Маш хатуу шүүмжил өрнөд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэсэн үг маань алга. Бидний толгойдоо байсан нөгөө хууль хэрэглэдэг онол арга зүг хэрэгжилж чадхаа болжлоо гэж шүүмжилсээр бод эрүүгийн хууль 1-2 газар бүрэлдэхүүн гэдэг үг шийтгэж амьдсан. Бүрэлдэхүүн гэж бий. Эрүүгийн хуульд ер нь гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж ойлголт бий. Гэхдээ тэрийг яг яаж нэрлэж бол латинаар бол corpus delicti гэж одоо би ч бол латин мэдгүй. Гэтэл ингэж уншаад байна. Тэгээ element of crimes гэдэг юм уу? Состав преступлений гэдэг юм уу? Ингээд аль ч улсад хэрэгэлдэг. Ийм ойлголт бол бий. Манайч байх ёстой. Гэхдээ ямар асуудал гарсан бэ гэхээр манай эрүүгийн хуульд эрх зүйд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг ойлголт маань социалист агуулгатай байсан. Объектив тал, субъектив тал. За яагаад социалист гэдэг байгаа нэг эрдэнэт гэдэг өвчтэй юм одоо тэгээд үзэл судалчаад гэж бодож байна. Анх ерөөсөө энэ эрүүгийн хуулийг бүтээхдээ гэмт хэрэг бол хоёр зүйлийг нөгөө хуульгүйгээр гэмт хэрэг байхгүй гэдэг зарчим байна. Хоёр зүйлийг заавал хууль бичих ёстой гэдэг тогтоосон. Нэгдүгээр энэ чинь ямар үйлдэлийг яг юу хийснийг гэмт хэрэг тооцсон. За нэмээд энэс хор уршиг учрахыг шаардвал ямар хор уршиг учрах.
Энийг объектив шинж гэдэг. Ямар үйлдэл байх вэ? Улгайлж байгаа. Нууц талдаа хүч хэрэглэхгүйгээр авч байгаа. Хүмүүний хүч хэрэгэл довтолж байгаа, халдаж байгаа. Үйлдэл байх юм байна. Окей. За. Тэгээд тэр шаардлагатай зарим төрлийн гэмтэрэг үр дагавартай байх юм байна. Материалын бүрэлдэхүүнтэй гэмтэргээ яриад тийм ээ. Энийг объектив шинж гэдэг үү? Нөгөө талд гэмт хэрэг гэдэг чинь заавал тэр хүний нүгэлтэй буруутай үйлдэл байдаг юм байна. Буруу заавал байх хэрэгтэй. Зорилготой шүү дээ. Алнаа чанарыг бодож байгаа, төлөвлөж байгаа энэ санаа байх хэрэгтэй. Эсвэл тэр аюул учруулахгүй байх өөрөө тэр нөхцөл байдлыг ухамсарлаж байгаа юм аа гэсэн яа гэдэг зүгээр. Хайхрамжгүй хөнгөмсөг хандаж байгаа, хайхрамжгүй хандаж хөнгөмсгөөр найдаж байгаа. Болгоомжгүй үйлдэл байх юм байна. Ямар үйлдэлийг болгоомжгүй хууль биччихье гэдэг энэ дүрм гарсан юм аа гэсэн. Энийг гэмтрийн бүрэлдэхүүн гэдэг. Ингээ байж социалист нийгэм байгуулсан. Социалист нийгэм үнэт зүйлээ хамгаалах хэрэгтэй болсон. Социалист нийгэм үнэт зүйлээ хамгаалах гэсэн чинь гэмт хэргийн бүрэлдэхүүн саад болоод ирсэн. Баяжуулсан. 1991 оны хүртэл манай Монгол улсын эрүүгийн хууль байсан. Социалист өмчийг улгайлах гэдэг чинь объекттэй гэдэг юм. Өөрөөр хэлбэл объект тавьчих бид социалист өмчийг улгайлах гэдэг гэмт хэрэгтэй болсон. Хулгай бол байна. Үйлдэл бол яг адилхан. Юм хулгайлж байна. Гэхдээ одоо нөгөөх маань яах вэ? Хэрвээ чи улсын өмч, нийтийн өмч хулгайлах юм бол чамайг хатуу шийдэх. Яг хоо амны өмч хулгайлвал яах вэ? Чамайг баг шийдэх. Ингэж битсэн. Ингэж хоёр хуваасан. Ингэж өөрөөр хэлбэл нөгөө хүмүүсийн өмчийг хулгайлж аваад нийгэмчлээд тавьчихсан өмч нөгөө хулгайтайгаа тэмцэхийн тулд хамгийн эхлээд гэмт хэргийг чинь энэ улс нийтийн ашиг сонирхол буюу социализм коммунизм байгуулах гээд байгаа тэр социализм коммунизмынхаа үнэт зүйлийг хамгаалахын тулд тэр зүйлүүдэд тусад нь бүр ингэж объект болгож тавих хэрэгтэй байна гэдэг үднэс гэмт хэргийн объект гэдэг ойлголт оруулж ирж тэрийг утгажуулж тэрийг хөөлжсэн юм байна. Ингээд цаашаа явбал дахиад нөгөө засгийн эсэргүү зөвлөлт засгийн эсэргүү болохгүй нөхдүүд гарч ирээд буруу штэ болохгүй штэгээ эсэргүүцэдээс учраас ийм таваашуудтай тэмцэе гэж үзсэн. Манай Монголд чинь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний онол үүсэв штэ. Оросын улбааны буюу зөвлөлт холбооны улсад бий болсон. Хамгийн анх эрүүгийн хуулийн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектийг хамгийн анхны тодорхойлт нь тэрс үзэлтэй байсан. Зөвлөлт засгийн эсрэг ухуулах сурталчилгаа хийдэг хүнийг яах вэ? Тэрс үзэлтэн гэж шүүхээс тогтоо. Гэмт хэрэг хийгэр болох. Ингээд ардын дэд комиссарын газраас тэрс үзэлтнийг жагсаагаар нэрийг гаргасны дараа энэ хүн гэмт хэрэг үйлдвэл одоогийн нэг он цэвэртэй гэдэг шиг өндөр ял шийтгэл өгдөг гэсэн. Үүнийг гэмт хэргийн субъект гэж нэрлэсэн. Ингээд гэмт хэргийн субъект гэдэг ойлголт гэмт хэргийн объект гэдэг хоёр ойлголтыг үндсэн нөгөө сонгодог эрүүгийн хуулийн гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг зоож өгөөд ингээд үүнийг яах вэ бид нар цааш нь ингэж авч явж өнөөдөр хүссэн юм байна. 2002 оны эрүүгийн хуулийг батлахад одоо нөгөө олон газраас ялангуяа одоо Германы эрдэмтэд судлаачид дээр танай наад хоёр заалт чинь бүрэлдэхүүний хоёр элемент чинь өөрөө ийм агуулгатай байна. Танай эрүүгийн хууль социалист шинжтэй л байна шүү. Танай эрүүгийн хуулийн социалист агуулгасаас салъя гэвэл бүрэлдэхүүн гэдэг үгнээсээ татгалзаа гэж зүйлсний бол хасаад тагсан чинь буцаага бид нар авчихсан. Одоо би юу гэж хэлэх гээд байна вэ? Энэ хуулиар мөн л одоо хоёр дахь оролцоо гэж байна. Бүрэлдэхүүн гэж одоо ер нь би одоо бол танарт энийг яагаад яриад байгаа гэвэл бид одоо толгойд гэмт хэргийн бүрэлдэхүүнийхээ тухай ойлголтыг шинжлэх хэрэгтэй байна. Тэгэж өөрчилж ерөөсөө зүгээр практик дээр байдаг зүйлээ ярина гэсэн. Бид хэрэг зүйлчлэлтэй объект нь аав ингэ төлөвлөцтэй. Ямар үйлдэл вэ? Эрүүгийн хууль ингэсэн үйлдэлийг заасан байна. Хор уршиг заасан байна гэх ингээл явдаг шүү дээ. Тэгээд тэр одоо нэгэн хэрэглэнээс гарцсан тэр хоёр илүү урууга авъя л гэдэг. Тийм ч учраас 2002 оны эрүүгийн хуулийн 21-р зүйл эрүүгийн хариуцлага хүлээх этгээд гэдэг ингээ хуулиас гаргаад нөгөө гэмт хэргийн бүрэлдэхүүнээс гаргаад ийм хүнд эрүүгийн хариуцлага хүлээх нь 16 насны төсөөнд эрүүгийн хариуцлага хүлээх нь 14 настай ийм гэмт хэрэг үйлцсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээх нэгэ заасан нь юу гэсэн үг вэ? Гэмт хэрэг тооцох тусдаа шүү. Гэмт хэрэг боловч хүүхэд үлдсэн байвал энийг хүүхдийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж ирээ. Гэвч уул нэг ингэ битсэн юм байна.
Тэгээ гэмт хэрэг боловч тэр хүнийг яах вэ? Тэрийг хариуцах чадваргүй байвал эрг байсаа чөлөөлч хэрэгээр ингэсэн чинь бид бол нөгөөхөө буцаагаад одоо бол бид нар насан туршаагүй 12 настай өвөг тулгай өгöd ирэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхэл хэсэг болгож байна л да. Тэгээ энэ ойлголтоос бид салах хэрэгтэй энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний тухай энэ уламжилт ойлголт нь бидний халгаатай юм шүү. Одоо би энэ жишээн дээр тайлбарлая. Сүүлийн үед их модонд ороод байгаа зүйл учраас. Улсын хурлын гишүүн Баасаагүй гишүүн анхны асуудлыг хөндөж тавьсан. Их одоо эмзэг асуудал. Эх орноос урах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг одоо байхгүй өөрчлөөд ингээд Моса эх орноос урагчдыг яаш идэглээс чөлөөлөх гэж ийм заалт оруулж ирсэн. Одоо ч манай эрүүгийн хууль социалист агуулгатай байгаа. Түүнийг бид энэ хуулиар халах гэж оролцсон гэж хэлэхдээ эрүүгийн хуулийн гэмт хэргийн бүрэлдэхүүний тухай ойлголтыг мөн ингэж халж байгаа, өөрчилж байгаа гэж хэлэхдээ би үүнийг л бол яриад байна. Эрүүгийн хуулийн 79 дугаар зүйлийг энэ 19 дугаар хуулийн 1-р зүйл томьёолохдоо үнэхээр тэр тодор бичсэнийг бол эх орноос урах гэмтээс бол хассан. Ерөөсөө нуух юм байна. Гадаад улсын тагнуулын албанд илссэн. Төрийн нууцыг гадаад улс түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн. За Монгол улсын эсрэг дайсагсан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэж. Ийм одоо гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаад ингэж өөрчилсөн биш. Дайны бүхий байдал дэвсгэр талан мөрдөө түрмгийллийн үед дайсны тал дэмжлэг үзүүлсэн хамтран ажилласан бол эх орноос урсан гэж үзнэ. Нэрээ нөгөөдөл алга байна тийм ээ. Өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн оруулж ирсэн. Гадаад улсын тагнуулын алба, тагнуулын байгууллага иргэнтэй хуулиар хамтран ажиллах гэж гэмт хэрэг оруулж ирсэн. За нөгөө гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гадаадын байгууллага иргэн шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ баримт ил зүйлийг хулгайсан цуглуулсан анхаасанд амжуулсан бол энэ одоо нөгөө үйлдэл нь бол яг тусдаа гэмт хэрэг болсон. Эх орноос урах гэж нэргүй айхтар нэргүй болсон үнэнд шийтгэлийн бодлого бол одоо энэ өндөр албан тушаалт хийсэн бол гээд яа шийтгэл нь бол одоо энэ эрүүгийн хууль дээр байж байгаа хамгийн дээд хэмжээгээр л байгаа. Эх орноос урах гэмт хэргийн бүрэлдэхүүний шийтгэлийн хэмжээтэй адилхан гэж хэлдэг. За одоо эндээс нэг л зүйл хасагдсан. Монгол улсын эсрэг дайсагсан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан. Гэмт хэрэг тооцоо байсан. Нэрэл энэ Баасаагүй гишүүний хэлээд байгаа эх орноос урагчдыг суглаад аваад үлдсэн байна. Тийм үү? За одоо манай зарим хүмүүс мэж угаасаа мэдчихэж байгаа одоо эх орноос урах гэмт хэрэгт бид бас эрүүгийн хариуцлага түрүүн татчихсан тохиолдол бий. Нэг улсад төрийн нууцад хамаарах мэдээ материал өгчихсөн. Эрүүгээр хүмүүсээ нөгөө улс нь асуусан. Манайхтай дайсах юм уу? Бид ч одоо хаашаа танаатай дайсагсан үйл ажиллагаа болдог улс юм гэж асуусан тохиолдол биш үү? Энэ эрүүгийн хуулийн энэ заалт социалист агуулгатай. Социализм байгуулж байгаагүй зөвлөлт засгийн төлөөлөгчид янз бүрийн мэдээлэл өгсөн хүн бол эх орноос урагч тооцогдод. Тэр чинь Монгол улсын ах トゥ гэж. Ах уу дүү. Одоо бидэнд нэг асуудал энэ хуулийн заалт хэмнэн үргэлжлэх нь Монгол улстай дайсагсан үйл ажиллагаа явуулдаг улсын жагсаалт гаргах хэрэгтэй. Монгол улсын эсрэг дайсагсан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагын жагсаалт гаргах хэрэгтэй. Юу гэж хэлэх гээд энэ нөхөр
Тэгэхэд одоо яг энэ хуулийг хэрэгждэг байгууллагууд нь саналаа гаргасан. Манай наад эрүүгийн хууль дэх гэмтрийн бүрэлдэхүүн чинь өөрөө нэгдүгürt объект заагаад эхэллээ. Хоёрдугаарт одоо наадах чинь их улс төрийн асуудал үүсэх гээд байна. Одоо 5 тэрбум долларын зээл өгöd байгаа улсаа дайсгалсан үйл ажиллагааг улсад тооцох уу? Эсвэл одоо төмөр заман дээр хамтраад ажиллах гэдэг байгаа хойд төвшөө дайсгалсан үйл ажиллагааг улсад тооцох уу? Ер нь манай дайсгалсан үйл ажиллагаа болдог ямар улс байна? Бүрэлдэхүүний хувьд бид нөгөө л зорилгоор хараад тэр тагнуулын ядан шилжүүлэх гэсэн гэдэг үйлдэлийг шилжүүлж өгөх зорилгоор төрийн нууцад хамрах мэдээ барь дээд зүйлийг хулгайсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол яг үйлдэл задлаад байгаа юм л та. Энэ тэргийн бүрэлдэхүүн гэдгийг за энэ дээр нөхшиж би юу гэж хэлэх гээд байна вэ? Ер нь эрүүгийн хуульд гэмтрийн бүрэлдэхүүнийг томьёолоход нэг иймэрхүү зорилго агуулгатайгаар нэмэлт өөрчлөлт орсныг жишээлбэл хүмүүс янз бүрээр ойлгож байгаа тал байна. Одоо бид яг л үүнийг л засаж залруулж өөрчлөх ийм шаардлага байгаа гэж харж байгаа шүү. За ингээд би нөхсөж ярихаа. Нөхсөж ярихаа. Яг л нөгөө түрүү хэлсэн хоёр том зорилгыг одоо бодлогын хувьд хуулийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж чаддаг дахин гэмт хэрэг үйлдэхээс иргэдийг гэмт халдлагаас хамгаалах тохирлыг нөхөн төлөвлөх энэ зорилгод нийцүүлэх гэсэн ийм л агуулгаар нэмэлт өөрчлөлт томьёоллуудыг оруулсан юм байна. За ингээд хэдүүлээ асуулт тодруулж ярилцах цаг руу орох. Миний хувьд бол нийтлэлээ ингэж дуусгая. За сая Эрдэнэт даргын эрсдэлтэй холбоотойгоор асууж тодруулах зүйлээ үед бүхэн тодорхой цаг хугацаанд бас микрофон хэлжтэй байна. Өөрөөр хэлэх юм бол одоо сая үндсэндээ 2 лекцээр бас хамтруулаад хийжтэй гэж ойлголоо. Тэгээд ер нь бол нэг лекцийг өгөөд 15 минутын асуулт хариулт одоо та бүхээс асууж тодруулах зүйл байх болов болцоо гаргасан байж байгаа. За тэгээд яг нь цагаас бид нэр баг зэрэг хоцорч явна. За 15 минутын хугацаанд асуулт хариултанд орчоод бид тэр бас нэг цайны засварлалт орчоод хичээлээ хугацаа өргөжлүүлж болж байна. За микрофоны хэлтайгаа 오늘 모습을 위해서 한번 들어보기 좋겠습니다. 그래서 이러한 야심 시대에 있습니까? 소양이 아마 어떻게 과연 입들이 부르스코니 야된 너 캠지가 무슨 부르스코니 야된 립 캠지니까 아마가 맞는데 이들어야 хоёрдугаар өдрөөсний засварлахын асуудал байна. Нэлийн 3 дээр ингэж асуусан байна. За өмнөх одоо 2002 оны хууль зэрэг эргэн уул ял 90 орчны тусдаа хэмжээнд гэмбруутай идэхийдийн хувийн байдал өгсөн байна. Нас байсан байна. Одоогийн хууль дээр за энэ талаар одоо батлагдсан эргэн уулийн тухай ангид бүрдгүүд гэмбруутай идэхийдийн хувийн байдлаар өдөрж бүрдэх асуудал орсон. Өдөрж бүрдсэн. Урд асуудал байна. Пүүжийн хэлсэн.
За хараад байхад одоо мөрдөж байгаа хууль дээр гэмтэргийн шинжийг даасан дарга дээр таслал тэгтэд таслал орж ирсэн байна. Интер таньж өгч. Тэр таслал ирсэн гэдэг юу гэж байдаг вэ? Тэр шинжүүдийг бүгдийг одоо бүрдэж байж гэмтэрийг одоо бүрдэх болохгүй. Тийм ээ. Тэгтэд таслал ирсэн дээр яаж өгөх вэ? Интер үүсгэх. Эхний асуулт нь болохоор ялын интервал хүндрүүлэх ердийн бүрэлдэхүүнээ аваад өөр байх гэдэг тийм. Тэрийг ярья. За одоо жишээлбэл ийм байна. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татаа оруулах тийм ээ. Үндсэн бүрэлдэхүүн 1 жилээс 5 жил, өндөрлөх бүрэлдэхүүн 2 жилээс 8 жил. Энийг асуугаад байна гэж ойлгосон үү? Өндөрлөх бүрэлдэхүүнээ нүүлдээд 2 жил авч болно. Үндсэн бүрэлдэхүүнээ нүүлдээд 5 жил авч болно. Энд нэг асуулт гарч байгаа байхгүй юу? Тусгай ангидаас тусгай төрлийн гэмт хэрэг болгох тийм ээ. Интервалын асуулт хуваар гэдэг нөө гэж асууж яриад байна. Үндсэн бүрэлдэхүүний ялын доод дэд хэмжээний дэд документ 50%-аас бас асуулт байна уу эсвэл нэг төцсөн нэг юу байна уу гэж. Тэр энд айхтар одоо энэ нь бол 50-аас нь дээшээ гарах гэсэн тийм математик байна. За яг одоо энэ асуулт бол их чухал асуулт. 1 жилээс 5 жил, 2 жилээс 8 жил. Хүндрүүлэх бүрэлдэхүүнийх нь гэмт хэрэг үйлдчихэж байгаа хүн 2 жил авч болоход байгаа. Үндсэн бүрэлдэхүүнийх нь гэмт хэрэг үйлдчихэж байгаа хүн 5 жил авч болно. Тийм болно. За яг үнэ. Одоо би тэгэхээр нөгөө зүйлийг хоёр дахь асуултанд чи яг үнэтэй холбоотой хариулъя. Нэгийн гоо. Зүгээр л техникийн асуудал уу? Эрүүгийн ажиллагаа нь гэмт хэрэг үйлцэх хүний хувийн байдлыг тохирсон байх хэрэгтэй байсан. Тийм. Одоо энэ зүгээр тэгэл бичсэн. Эрүүгийн ажиллагаа тухайн өмнө тохирсон. Тийм. Хүний тэр хүнд нь тохируулж өгнө. Өмнө яаж шийдэлтэй байсан гэдгийг харна гэсэн. Ямар хүн бэ гэдэгт нь тохируулж ялна. Хамгийн их нь бичсэн байна шүү дээ. Тухайн хүн хуулийн этгээдийн тийм үү? Тэгээ үйлцэн гэдэг. За одоо энийгээ бүр задлсан байна. За энэ 6-гийн 1 эрүүгийн амьсгал хүлээлгэхэд гэмт хэрэг үйлцэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигын шин чанар, гэмт хэрэг үйлцэн хүний хувийн байдал, эрүүгийн амьсгалыг хөнгөрүүлэх хэрэгслүүдийг тайлбарлаж бид нар бол айхтар зарчмын яг. Тэр хүний хувийн нөхцөлийг харгалзахгүй гэдэг нь оруулаа. Хувийн нөхцөл байдал нь одоо ямар асуудал гарч байгаа вэ? Бид нар ингээд давтан гэмт хэрэг үйлцсэн гэдэг хөндрүүлэх бүрэлдэхүүн байхгүй болчихлоо. Тийм. Давтан гэмт хэрэг үйлцсэн гэж хөндрүүлэх бүрэлдэхүүн байхгүй. За энэ нь нөгөө хүн онцлоод байгаа байхгүй. Одоо тэгвэл ял оногдуулахдаа 2 удаа үйлцсэн 5 өчиг. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр анхудаага үйлцсэн үед 2 жил өгч байна. Одоо ойлгосон. Өөрөөр хэлбэл бид нар үндсэндээ ингээд энэ хүн хэн бэ? Ямар гэмт хэрэг үйлцсэн бэ? Тэгээ гэмт хэрэг үйлдэх үеийн нөхцөл байдал ямар байсан бэ? Ямар хор хошиг хохирол учруулсан бэ? Тэгээд тэр хүн өөрөө хэн бэ гэдэг энэ бүгдийг харгалзаад ял оногдуулснаа гэж явж байтал тийм үү? Ял оногдуулснаа гэж явж байтал ийм олон зүйлийг харгалзаж ял оногдуулах гэж байгаа бол гэсэн чинь чи хүндрэл бүрэлдэхүүн бол бүрэлдэхүүн заавал 5-аас дээш өгөөрэй. А чи үндсэн бүрэлдэхүүнээр нь үлдвэл энэ дотор л өгөөрэй гэдэг нь үндсэндээ шүүхийг ерөөсөө ч тэр хүнд тохируулах тухай бодох хэрэггүй болсон. Тэгээд нөгөө л нэг шүүмжлэлтэй шүүхийн эрх мэдлийг одоо хэтэрхий өргөн болголоо
шүүх одоо тэр ялыг дураараа өгөх боломжтой боловсруулах гэдэг. Шүүх тогтснол өгөх ёстой. Тэр хэргийг шийдэхийн тулд шүүхэд боломж байх ёстой. Яаж чсэн тэр шүүгч гэдэг чинь. Тэр шүүгч гэдэг чинь одоо тийм гарцаа байхгүй л одоо хэргийг шударга бусаар шийдэж таараа тийм амар аюултай итгээд юм уу? Тэр нөгөө чононд хонь хадгалуулж байгаа юм шиг юм яриад. Монгол улсын шударга усыг тогтоогоор гээд итгэл найдвар хүлээлгээд Монгол улсын ерөнхийлөгч нь хүртэл томилоод өндөр цалин хангалттай харах тус байдлыг хангаад өгчгөө одоо энэ хүмүүст итгэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ийм ялгамжтай болго өгөх хэрэгтэй. Дахиад хэлье. Хувь хүний хувийн байдал авахынгүй байна. Үндсэн бүрэлдэхүүн болж байна. Бид нар одоо он соёлтой гэмт хэрэгтэн давтан гэмт хэрэгтэн гэдэг ойлголтоо эрүүг хуулиас аваа хийсэн шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө урд нь бол 145-ын нэгийг он соёлтой гэмт хэрэгтэн үлдэх 145-4 болж ирсэн бол одоо тэр үнд ихгүй болчихлоо шүү дээ. Тэгвэл одоо ял өгөхдөө тэр хүний хувийн байдлаа харгалзаад ялын өндөр өгч байна. Эрүүг хуулийн хөндрүүлэх бүрэлдэхүүн дотор ял хөндрүүлэх нөхцөл байдал дотор эрүүг хуулийн тусгай нэг бүлэг заасан санаатай гэмтрийг 2 түүнээс дэш удаа үлдсэн. Хөндрүүлэх нөхцөл байдал заачсан шүү дээ. Тийм. Одоо манай хэрэглэсэн давтан л байна шүү дээ. Гэхдээ нэг гэмт хэрэг дээр давтан гэж ярьдаг бол одоо бид нар яаж вэ? Өмчлөх хэрэг эсрэг гэмт хэрэг 2 түүнээс дэш удаа. Одоо энэ хөндрүүлэх дотор л хөндрүүлж болно л гэсэн. Урд асуулт юу вэ? Ихтэй таслаад байна. Тийм. За энэ одоо та нараас юугаар цэгтэй таслал үндсэндээ дангаараа гэмтрийн бүрэлдэхүүн хангагдана гэсэн санаа. Энэ онц харгас хийгээд хэрвээ ингээд үргэлжлээ бичигдсэн тохиолдол асуудал үүссэн. Энэ ингээд Оросын ялтныг баримтлах гэдгээр цэгтэй таслал. Эрх байгууллагад хүрэх цэгтэй таслал гэж байсан чинь энэ хууль зүйн техникийн Монгол хэлний найруулга томьёолын хувьд тун тохиромжгүй нэг үргэлжлсэн үйлдвэртэй тусдаа шинжийг цэгтэй таслаар холбохоо болио гэх ингээд таслал болгоо хийчихсэн. Тэгээ одоо бол үндсэндээ шинж болгоно тусдаа гэмтрийн бүрэлдэхүүн хангах нь үргэлжлсэн үйлдвэр дотроо таслалаар доош нь зовоолж чигээр зэгтэй таслалаар ингээд томьёолж байна. Одоогийн эрүүгийн үйлдвэрээр дүндээ дүрмэлж байна. За гарцаа байхгүй 2 шинж хамтдаа байж гэмтрийн бүрэлдэхүүн хангах үйлдэлийг баа гэдэг бол бас болов. За тэгтээ одоо яг би та нартай юугаар болох вэ? Хууль гэдэг чинь сонир зүйл юм байна. Үнэхээр нийгмийн гэрээ байт юм байна. 2015 онд анхны хуулийн төслийг боловсруулж хахад хууль зүйн нэг техникийн арга зүй барих гэсэн. Энэ бол одоо логикийн дүрмээр байсан. Юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр ерөөсөө ямар нэгэн нөхцлөд хоорондоо баа эсвэл гэсэн хоёр салбаасаар холбогддог юм байна. Нэг гэмтрийн бүрэлдэхүүний 2 шинж хамтдаа байж тухайн гэмтрийн бүрэлдэхүүнийг хангах бол баа гэдэг холбоосоор холбоё. Хэрвээ энэ тусдаа гэмтрийн бүрэлдэхүүнийг хангах шинж байвал эсвэл гэдэг холбоосоор холбоё гэвэл баа эсвэл гэдэг ийм хоёр холбоосыг хууль биччихгүй юу? Хуулийн төсөл тэгсэн чинь
ёстой жинхэнэ энийг хийхдээ бол газар нөгөө гадаадын хуулиас хуусан үнэ. Гадна дотны хуулиудыг харсан чинь and or гэж явчих. Уншихад ерөөсө толгой өргөд. Тэгсэн чинь нөгөө тус энэ хоёр үйлдэл нийлээд энэ гэмтрийн бүрэлдэхүүнийг хангана гэсэн юм а дандаа ингээд өгүүлбэр зүйн дөрмийн хувьд алтаатай юм шиг дандаа манайхаар бол баа гэж холбоо. Энэ хоёр шинж ингээд тусдаа байвал юу яах юм бэ наа ингээд тусдаа байвал эсвэл гэдэг холбоосоор холбоод or гэдээ явцсан ийм л байд юм байна гэдгийг олж одоо бид нар мэдээд зөв зүйлж хэлцэл байсан. Тэгээд энэ хуулиа бичвэ. Тэгсэн чинь энэ хүн худалдаалах гэдэг гэмт хэргийн жишээ нь ингэж уншихаар болсон л та. Хүний биеийг үнэлүүлэх эсвэл бусад хэлбэрээр бэлгийн мүлжлэг хүчирхээлд оруулах, эсвэл боолчлох, эсвэл түнтэй ижил нөхцөл байдал, эсвэл эд хөрөнгийг нь авах, эсвэл албатан хөдөлмөрлөж мүлжих зорилгоор хүч хэрэглэж, эсвэл хүч хэрэглэхээр занлахыг, эсвэл хулгайлж, эсвэл хоорон өрхөж, эсвэл эвдэрлээ эвдэж, эсвэл эрх мэдлээ уруулан ашиглаж, эсвэл эмзэг байдлыг нь дайлуулж, эсвэл хяналтандаа байгаа хүн төлбөртүүлж ахуулдаж хүнийг иргэшилтэд оруулан эсвэлсэн тэрвэрсэн оргоноос нь дамжуулсан хүлээн авсан бол гэвчихгүй. Эдгээр нь бас доороо эсвэл шүү гэх. Гэхдээ наад чинь ерөөсөө үйлбэрээсээ босоод үхээс олныг эсвэл болцлоо. Юу биччих вэ? Наа бурхан ганчиг сумгана гэдэг асаа ирсэн. За. Хулгайлах гэмт хэрэг бичвэ. Тэгсэн чинь бусдыг төрөнгийн хүч хэрэглэхгүйгээр ба нууцаар ба хууль бусаар авсны улмаас гэж ингэж бичигдсэн юм. За ингэсэн чинь л одоо нөгөө монгол хэлтэй хүмүүс маань аястан нэрээ юу яриад байгаа юм бэ? За яг энэ асуудал тал дээр хууль зүйн техникийн тал дээр хийсэн ийм өөрчлөлт хийх гэсэн оролдлого маань бүтээгүй. Ингээд одоо би танаас юу гэж одоо худлаа хэлээд яах вэ? Энэ хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнд байж байгаа таслал бол тусдаа гэсэн үг бол биш. Төрөний хүн худалдаалах гэмт хэрэгтэр байгаа таслал бол хамтдаа гэсэн үг биш. Яг одоогийн ирүүгүй үсгээ ингээд л харцаглал гэсэн. Тэгээ энийг бол бид нар дахиад одоо хууль зүйн техникээр биш хууль зүйн практикаараа л одоо нэг юм гарах байх. Бид ер нь бол ёстой нөгөө үйлчлэлийн төвшөнд хүрээгүй байх гэдэг шиг хууль бичиг техникийн хувьд бол одоо болоогүй юм шиг байна. Хэрвээ яг дөрмийн дагуу бичвэл Монгол одоо хэлний тэр уран сайхан найруулга эдрийг бүгдийг болоод бид нар энэ хулгайлахын төрлийн бүрэлдэхүүн хүч хэрэглэхгүй ба нууц цаар ба хууль бусаар авсан бол гэж ингэж биччихээж хүч хэрэглээгүй байх хэрэгтэй байна, нууцаар авсан байх хэрэгтэй байна, хууль бусаар авсан байх хэрэгтэй байна гэж энэ гинтэргийн бүрэлдэхүүн тодорхойлогдож түрүүний хүн худалдаалахын техникээр тэр олон мянган эсвэл тавигдаж энэ дээр жишээлбэл олон мянган эсвэлэн тавигдаж явахаар байсан. За ингээд энийг болиё. Энийг болиё. Хэрвээ ингэх гэж байгаа бол монгол хэлний энэ цэгтэй таслал чинь биеийг нөлөөлөх цэгтэй таслал, бусад хэлбэрээр бэлгийн мөчлөг хүчирхийлэлд оруулах цэгтэй таслал, боолчлох цэгтэй таслал гэдэг ингээ явчихъя гэдэг хоёр дахь удаага оролдлого хийтэл. Гэхдээ одоо өгүүлбэр дунд цэгтэй таслал бичээд байдаг. Үргэлжилсэн өгүүлбэр дунд цэгтэй таслал бичээд байдаг. Яатсан Монгол алдцах болсон бэ гэдэг нэг бас сонсон. Тэгээд дараа нь нөгөө гадны дотны одоо туршлага судалсан эрдэмтэн мэрэгэн хүмүүсээс асуусан чинь угаасаа хууль зүйн англи хэлний дүрм гэж гаргаж баталж тэгээд хуулийг бичихтэй холбоосыг ингэж бичнэ гэж эхлээд тэрийг баталжээж та нар хийдиймаа гэв. Тэгээ манай хууль зүйн яаныхан хуулийн тухай хуулийн төсөл боловсруулж тэрэн дээр орлох мөн тэндээс нь авчаад ингээд бүх зүйл байх байдгаар болсон. Яг байх тийм.
Энэ бол бид одоо ч гэсэн даваал үхэлгүй амьдрал явал хэрэг шиг дээ. Өөр тодруулах тань өнгөрөх талбар. Гэвч бүрдгөөний одоо одоо ярьдаг төвчлээ та. Ялгаар үргэлж мэддэг байна. за яг өдөр объектив субъектив шинжилсэн энэ томьёолыг одоо хуулинд үндсэндээ дахин одоо тэр сонгодог утгаар нь оролцсон. Тэгээд энэ гэмт хэргийн тухай тодорхойлолт хоёрдугаар үйл. Энэ гэмт хэргийн тодорхойлолтоос эхлээд уул нь бол яг л тэр тодорхойлолтоор байж байгаа. Яг сүүлдээ нийгэм аюултай гэдэг үг нэмэгдсэн. Гэхдээ бол энэ тийм ч аюултай зүйл биш ээ. Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай гин буруутай үйлдэл зөвлөх гэмтэрт таасан. Уул нь бол бид нар 2002 оны эрүүгийн хуулиас эрүүгийн хариуцлага хуулийг насан туршаагүй юм хэрэг хариуцах чадваргүй өмнө үйлдсэн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг л бүртгэж аваад гэмт хэрэг гарлаа. Гэхдээ энийг яах вэ? Эрүүгийн хариуцлага хуулийг насан туршаагүй үйлдэлээ. Гэт ингээд л явах хэрэгтэй. За. Тэгэл мөн одоо энэ одоогийн эрүүгийн хуулийн 2021-22 энэ үзэл баримтлалаараа л бичигдсэн. Эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаар гэдгээр болно. Тэгвэл одоо дараагийн юмнууд ороод дуусах гэсэн үг тийм. За би тийм. одоо юу гэж хөтөлбөрөө төвчөн танилцуулж та нарт одоо танин засах болохоор угаасаа хөтөлбөр таараа. Тэгэхээр ингэн Эрдэнэ төрхөрийн хичээл бол 30 минут ер нь бол хөтөлбөр маань 30 минут хичээл загдаад 15 минут та нарт асуух цагууд байгаа 30 минутын дараа гэсэн. Тэгэхээр Эрдэнэ төрхөр бол одоо нэг бүсэн цаг хичээлээ зарчлаа шүү дээ. Хоёр хичээл. Тэгэхээр одоо цаг бас маань ороодож ихсэн учраас Эрдэнэ төрхөрийн эхний 2 цагийн хичээл 2 асуултнаар ерөнхийдөө 10 төчгөө бид нэр танд авах хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь бол цаг болж байгаа. Тэгэхээр асуух юмнууд байвал ерөнхийдөө тэгээ одоо хөтөлбөр тараачихад дараагийнх нь сурагч багш нараас яг сэдвээр асуугаарай. Тэгэхгүй бол нэг багшаас өөр сэдвээр асуугаад бид нар угаас цагтаа амжихгүй. Яг би бол энд ингэ байж байгаа та нарын хэрвээ ямар нэгэн зүйл асуувал өөртөө хамааруулж хариулж чадах хэмжээнд бол би байж яа гэж бодож байгаа. Өнөөдөр тэр сургалтыг дуустал. Тэгэхээр та нар бол хэцүү таах. За яа нэг хүнээс асуулт аваад цайнд орчих гэж байна. За отхноос асуугаад бүгд 10 минут цайнд орчоод буцаж орж ирээд лекцээ өгүүлээд тэгээд асуулт хариултаа явъя. За баярлалаа. Хуулийн техник ярьсан учраас энэ нөгөө студийн хуулиудын нөгөө дугаарлалт нь өөрчлөгдөж байгаа шүү дээ. Зарим нь энэ дугаарлалтаар, зарим нь хууль уламжлалт дугаарлалтаар яваад тэгээ энэ дээр нэг тайлбар өгөөч. За яг ер нь эрүүгийн хууль маань бол төрөлдсөн хууль гэж бид нар одоо сүүлийн үед нийтийн хэрэглээд заншиж байгаа тийм ээ. Кодекс гэж. Кодекс буюу төрөлдсөн хууль. За кодекс буюу код гэдэг. За энэ нэгийг 1 2-ын 1 энэ гэдэг маань кодлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл кодл нэхэр нууцаар шийдвэрлэж гэдэг ойлгож үгүй. Ер нь манай Монголд бол үнэт зүйл тооцдог нэг чухал их сайн зүйл гэж тооцдог нэг зүйл. Энэ бол манайх нэг эрүүгийн хуультай гэж бахархдаг. За бахархах зүйл мөн биш үү гэдэг бол дараагийн асуудал. Бодит үнэн дээр юу гэхээр манай эрүүгийн хууль чинь олон хуулиудын нэгдэл.
Манай эрүүгийн хууль бол 14 төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг нэг гарын дор зангидчихсан олон эрүүгийн хууль. Хэрвээ бусад одоо хөгжил сайтай энэ тал салбартаа мундаг хөгжсөн орнуудыг жишгээр ярих юм бол эдийн засгийн эрүүгийн хууль. Тийм. Эдийн засгийн эрүүгийн хууль. Компани эрүүгийн хууль. Албан тушаалын гэмтэргийн эсрэг эрүүгийн хууль гэдэг. Салаад явж болох хуулиудын нэгдэл юм. Тэгээ ийм тусдаа философи үзэл баримтлалаар гэмт хэрэгтэй тэмцэх бодлого нь өөрөөр байх ёстой болов энэ хуулиуд салдаг. Герман улсад олон улсын эрүүгийн эрх зүйн хууль, эдийн засгийн эрүүгийн хууль, хүүхдийн эрүүгийн хууль гэдэг ер нь хүүхдийн эрүүгийн эрх зүйг 4 төрлийн эрүүгийн эрх зүй, эрүүгийн хууль байгаа. Герман улсад. За бусад улсын тухай бол одоо бүр ярихаач байна. Төрөлцөн нэгтгэсэн эрүүгийн хуультай улсууд бий. Маш олон юм. Бид тэдний нэг нь. Одоо би шууд хэлье. Хүүхдийн гэмт хэргийн шалтгаан, насанд хүрсэн хүний гэмт хэргийн шалтгаан хоёр шал өөр. Ийм учраас бусад ихэнх улс орон хүүхдийн эрүүгийн хууль гэж тусна гаргадаг. Тусна тавина. Тэгээд ерөөсөд энэ дэлхий дээр хүүхэд гэмт хэргийг үүсгэх шалтгаан яг нийтлэг. Бүх газрын хүүхэд учраас гэмт хэрэг толбогддог. Эцэг ихгүй байхаараа гэмт хэрэг толбогддог. Гадуур тэнээд байхаараа гэмт хэрэг толбогддог. Хөөрч дарваад гэмт хэрэг толбогддог. Хизээч хүүхэд албан тушаалын гэмт хэргийг баг байхдаа үйлдэхгүй. Албан тушаалгүй учраас гэж байгаа юм биш. Угаасаа тэр хүүхдэд тийм маш олон төрлийн гэмт хэргийг үйлдэх оюун санааны потенциал байхгүй, бие махбодын потенциал байхгүй. Гэмт хэрэг үйлцэн хүүхэдтэй харьцах хандлага тусдаа байна. Гэмт хэрэг үйлцэн хүүхдийг хүмүүжүүлэх. Насанд хүрээд төлөвшчээд гэмт хэрэг үйлцэн хүнийг цэрлүүлэх. За яг ийм зарчмаар хуулиуд тус тустай байх учраас ингэж тус тустай салаад тус тустай бодлогоор явах, тус тустай зохицуулах шаардлагатай хуулийг нэг дор хийхдээ кодекс гэж төрөлжүүлэн төрлөөр нь ингээ бүлэглээд хийдэг. Хизээ нэгэн цагт Монгол улсын эрүүгийн хуулиас эдийн засгийн эрүүгийн хууль салаад явбал энэ хууль бусдын бүтнээрээ үлдэх ёстой. Ийм учраас энэ хуулийн зүйл заалт өөрөөр бүлэглэлт дугаарлалт ямар нэгэн асуудалгүйгээр тасарч хөврөөд алга болохгүйгээр үлдэх ёстой. Бүлэг дотор асар их хөдөлгөөн орж болно. Эрүүгийн хуулийн бусад бүлэг хөдлөхгүй байна. Эрүүгийн хуулийн одоо 21-р за юу гэдэг 15-р бүлгийг тэр чигээр нь өөрчилж болно. За 15 энэ юм тэрийг дотор өстө оронгоор нэрвэлээ божигнуулж болно. Тэгэхэд 14-р бүлэг хിവэрээ 16-р бүлэг хിവэрээ байх ёстой. 101 жилээр 60,000 жилээр. Энэ хууль хэдий ч нэ одоо ингэж бүлгээрээ салангад дугаарлагдсан хууль доктортой байх ёстой. Зүгээр өнөөдрийн бид нар энгийн хэлээр хэлвэл энэ хууль нэмэлт өөрчлөлт ороход дээшээ доошоо гүйж штрихтэй зүйл залт орохгүй. Бүлгээр нь манай улсын бодлого өөрчлөгдөж болно. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх бодлого өөрчлөгдөж болно. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх бодлого өөрчлөгдөж болно. Энэ бодлого өөрчлөгдөөд хөдлөхөд бусад бүлэг асуудалгүй байж байна л гэсэн. Ингэх гэж хуулийг бүлгээр нь дугаарладаг. Тэгээ энэ бүлгээр нь дугаарладаг жишгийг л бид нэр яах вэ? За энэ дэлхийн нийтэд ийм юм түгээмэл байд юм байна. Энийг нь авъя гэж авсан юм байна. Бид ингээд боловсролын багц хууль гэдэг шиг задлчихвал эрүүгийн хуулигаа нэгдмэл бодлого алдагдчих гээд байна. Гарцаа байхгүй нэг тусдаа бодлоготой гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо бий бол гардыг байгаа. Одоохондоо нэг бодлогоор гэмт хэрэгтэйг тэмцэж болж байгаа юм ингээ явъя гэдэг нэг хууль хийсэн, төрөлжүүлэн нэгтгэсэн буюу төрөлцсөн хууль хийсэн. Ийм л учиртай. Төрөлцсөн хууль бүлгээрээ дугаарлагдах ёстой. Төрөлцсөн хууль иргэний хууль төрөлцсөн хууль. Бүлгээрээ дугаарлагдж байгаа тэр дотроос үүргийн эрх зүй салаад тусдаа хууль болж болно.
Ямар ч асуудал. Бүр иргэний хууль ийм нь над хийх ёстой. Иргэний хууль маань ингээл манай шинэ төрлийн эд хөрөнгө харилцаа үүсгэхэд л иргэний хууль дотор бүлэг зүйл зааж стрих нэмэгдэж хахад яах вэ? Тэр бүлэг бүлгээр нь өөрчлөлтүүд орж явах ёстой.